Яга сор хамаагүй очиж шít. Очиж юу нэг өдөр очиж осчод хайгдээ. Сул энэс өвдөхгүй. Өвдөж юм өөрөө. Оо миний хэнгэнэ. Хараач яг нэг чилээ. Миний хөлхөлд сул ерөөсөө одоо энэ рүү чи хамаагүй бичлэг авч байгаа, бичлэг авч байгаа. Аян тайхтай. Хөл хамгийн сайтай байсан шүү. Хамгийн сайн байсан шүү. За, тэд орох. За. Хатаргын телевизийн өөрөө танхим ажил хийж Thank you.
Бичлэг.
단들 아롱도 이거 좋잖아. 이게 베개 이거랑 게 물장 좋아하는 딱 맞잖아. 자, 물장이야. 사진사나문궁 아이건당 암스르두름 멜텐소데 나나는딩 회태 사나 재밍회태 남보르 하드린들은 대외지와리치고 남아기로 지득세비세 제 도문을 찍어볼 생도로 세고 뜻은 덕심 사ህın 것들에게 사른 사리 사등 후대 저들인 사리 곤충곤충 후대 어느들인 사ህın 것들이 곱지고 있는데 그것은 사양 것들의 개명 바잉흠 보지와 말 바트르흠 소지와 말 버긋빛은 자들지와 말 볼 흠먹시 머릅지와 말 바익딩 사ህın 접쳤음 버긋한 모대가 허르머 같은 도대한 그원 몽골로싱 가위야 덕시금에 개흠 문트태 섭니 함에 따뜻한 날이 얼근데 지금 댐득이 쪄가 이렇게 문데 jungun 된도등 알트르티크나 아스톤몽금 버스미 오긴 에댕 그렇승 에르승 에딩 하도노 티빈데 고 어둠은 그 대릭신 그 그렇지 엑슨데 댕그랭 아룡 흐시고니 그렇다 다 오조세 틀도 황 날때 강 어둠 자득슨 다 근데 금ung 맞은다 hunteksin 독세득탄 댐득이 득슨 더근들 감짓은 소라듯이 여승 부크는 야랭구 사연바지 기승 부크는 에프테 사연바지 다이래들게 따다시기도 오른 자르갈 타 법사들게 몰락시가 아룡나스 자르갈 타 강금 부른 따다시가라다 성원도 잘 들어왔음 멋지 우주에 센지지게 되지 더울 그 높이 한동 대신 자르가지 댐진 자르가지 고무진 자르가지 홈택진 자르가지
안 그렇으면 오다 도른 아또만 다다 도른 아이기 다른 게레 도른 악도 나른 자르다 도른 나이린 것을 도구라테 나트민 것을 따와테 소르지 개뜸대 소득히고 황테 바이르는 나tum 박득 저르글테 바이리 먹네 누르기 된기르대 셴바치 어르거렁 차야거렁 하르게 정건 다운데비치 저승무이대만도 저르소른 받치 잉크투르 뭉크나스 타 오토따 나서 조한테 사흥간들 차치 일게른 잉크 사흥 저르금 더더렁 덥신 사흥 어르신 얼찌와인데 밀테 사흥 게르디 어두 내스테이션 랩쇼든 말이지 알뜨네요 사국들의 먹는 사흥 게서랑 고름테 사흥 호래 사가래 제 다음 금댕 아니야 소시 단석 사흥 자르는 구시 안 세태 이금 소요 엔들 세태 지내되게요 우구이도 또한 구이체지오 음수주회 레기붕이요 이띵 사연이기 돼지 때니 사연이 저거 조조나 스트치 조르가다 나쁜 다이간 도드간 감bol도 저트 자르딩 나쁜 시레네 자들건 토하기 싫어 이분도 지디기 미니 그시 승소니 차츠도하고 익시근의 종근의 도호라랑 여러딩 사흥 핫뜨그거리야
Монгол улсын ерөнхийлөгчийн зайлаг 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр дугаар 12 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын үндсэн хуулийн 33 дахь зүйлийн 1-7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дахь хэсгийг тус үндэслэн зарилгуулах нь Монгол улсын гавьяат багш цодоор Төв аймгийн 100 сумын 1-р багийн өндөр настан Гүрсдийн Юнданг шаган сугай зарилгуулсан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хурал сүх Монгол шарын наванаас алтан гэрсэн олцголсон өмнөний цэнхэргөө хүртэл алтан их улсын мөнгө цас төрөгдөөс аврах халимын сэрвэ шиг өөрийн мөнгөн долоо хүртэл их хормын бий айнэл энүүн янцгаасан их хэмрийн далдагтай амар чимрэн дэлгсэн Монголын гэгэн хоймэр минь уу эмээ энэ сайхан сэлгэрөөгөнд хүрэлцэн ирсэн төв сайхан удгийн зон олон тав хүн болоод энд өдөлгөлэн хүрэлцэн ирсэн эрхэм олон зочид гэж тав хүний амрыг тэнайлтан мэндчилье. Би ямархан сүрэг тарган сайхан цуцгааж байна уу? Төшөөдхан уулын аймаг буюу Төв аймаг Монгол улсын хөгжил дэвшлийн галгуурамд түүчээ болсон дэлгэр сайхан нутгаа энэ сайхан нутгаас алдархан гавьяатнуудынхаа тоог нэгээр нэмж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын гавьяат багш цодоор энгэр юугааны даасан Гүрсдийн Юнданг урилгыг хүлээн авсан эрхэм олон зочид гэж та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Найрахаасаа найдам дүүгээс мөрөндөг дэлгэр сайхан Монгол ёсон би тэр сайхан ёсыг болгооч өнөөдрийн энийг зэнгэл найрын алтан хондгийг өргөн амгай үгийг айлтгах нь хэмээн манай гавьяат багшийн удам залгасан үстэй нөхөр дундхүү Төв аймгийн засаг даргын намын газрын төрийн санхүү удирдлагын хэлтсийн дарга Бямб цогтхоныг тайзнаа хүндэтгэн өрье. За энэ уран зохиолсон та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Бидний курсын дэвтэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын гавьяат багш сэрмийг энэ алдар цолыг хүртэж энэ цайлганд хүртсэн ирж байгаа та бүхэнд эрүүл сайн сайхан бүхний хүсье. Бидний аав маань 1942 онд Төв аймгийн Эдэн сан суманд төрсөн. За тэгээд баг сургууль, дунд сургууль, багшийн сургууль, Монгол улсын багшийн дэд сургуулийг төгссөн. Багийн багш нийгэм судлалын багш нэгжилтэй юм байна. За аав маань бол 1962 оноос эхлээд Төв аймгийн өндөр ширээд сум, Ухтаа зайдан сум, за 100 сумын 1-2 дугаар 10 жилийн сургууль багш хичээлийн цаглаар ажиллаж байсан. За 20 гаруй жил боловсролын системээр ажилласан юм байна. За мөн аймгийн намын хороо, Зумын хотын намын хороо, за тэгээд тухайн нэгдлийн институтууд мэргэжлэр ажиллаж байсан. За тэгээд болоод аймгийн намын газрын төрийн засгийн удирдлагын хүний нөөцийн мэргэжлэн төрийн засгийн удирдлагын хэлтсийн дараагаар ажиллаж байсан юм байна. 20 гаруй жил ажилласан. За тэгээд аав маань энэ бусад ажилласан дэх 20 жилийн хөдөлмөрийг үнэлж одоо эрхэм хүнд алдар цолыг хүртсэн. За энэ алдар цолыг угаах цайлгын үйл ажиллагаанд хүртсэн даа дахин баярлалаа. Цайлгын арга хэмжээ авах ёсоор нийслэл мэдгийа. За баярлалаа. За ингээд ихний хондгийг тав үлээж байна. За ингээд бүгдээ сайн сайхны үсээд нэг тогтооё.
маш тодорхой үгэлтэй. Сайхны үзье. Ингээ бүгдээ хамтдаа тогтоё гэж шүү. Энэ тоо хайр төрсөн гэсэн энэ олон сайхан зочдуудаа бүгдээрээ манай Ердөн навиатыг хүндэтгэж хайрлаж үргэлжсэн гэсэн гэж ойлгож байгаа. Монголчууд Монгол улсын төрийн дуулыг шиг нэгэнтээ суулгаасан байдаг. Өнөөдрийн энэ дэлгэрэх зэнгэр найрын ихэнд за манай навиатын мангу Ямд цогтын одоо энэ сайхан хэлсэн үгийг бүгдээрээ хамтдаа болгож байгаа танд баярлалаа гэж. Эхний өндрийн аз жаргал бол төгсгөлтөө байгаа гэж ойлгоно. За баярлалаа та бүхэнд. Суулгаан тоглохыг хүсэж байна. Баярлалаа. Төв халахын бүгдээрээ наягч нарганч ийм сайхан хүмүүсээ тэр дундаа төв аймагчуудад одоо гэж байгаадас таатай сайхан байна. Манай уран бүтээлч уртын дуучин Цэрэн дууг дуучин маань найрын ихэнд одоо сайхан уртын сайхан дуугаан уянгалуулан өргөж өнөөдрийн энэ дэлгэр найрыг эхлүүллээ. Ингээд энэ найрын хэсэгт одоо Цэрэн дууг дуучнаа дахин дайснаа хөндөтгөн өрье. Баярлалаа та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхний хэсэн гэрээё. Та бүхнийхээ сайн мэдих сайхан дуунуудыг хамтран дуулъя. Ингээд ээжийнхүүн дуулж явах хэмээх сайхан дуу өргөн барья. сайхан дуулцгаая. Сайвар бордогомороо сайрын чонгордаригодана сайхан бордогомороо саннабаж дуудачионаго сайхан бордогомороо саннабаж дуудачионаго хазар даран эннүүдсэ хавцэн бордогомороо Хүргэжлүүрээ та бүхэндээ миний Улаанбаатар хэмээх сайхан дуу өргөн барья. За манай хамтдаа сайхан дуулаад босоо сайхан бүжигж болно шүү. Эрэг чөмлөрөө тунхагнаад
시 민니 온나마타 주비 군대 저흔들게 원들 거칠게 샹나고 모르고 세르바 돌게 될 세리 겉도면 두루문 모든 나 손들은 했지만 미시에서는 나기는시 민니 온나마타 주비 군대 저흔들게 아직은 세지네 우린 정식에게를 했지 아르드 도문이면 자야 웃기 나름 시기에세 미시에서는 나기는시 민니 온나마타 주비 군대 저흔들게 했네 우드비 전매매게 댕그리 나른신 살성 헛도더비 무슨지 사로디라디 나부터르 척송주에 미시에서는 나기는시 민니 오다다다 주비 건네 저흔들게 했네 미시에서는 나기는시 민니 오다다다 주비 건네 저흔들게 했던만 баярлалаа та бүхэн маань сайхан ярилцгаарай. сайхан нутагт маань алдар даяаг дуусгаж байгаа олон улсуудын нэг бол манай Өндөн багш. Манай Өндөн багш бол одоо Төвөмгийн өндөр ширээ сумаас ажлынхаа анхны гарааг эхэлж төв сайхан нутгийг төхнүүлэх төрийн албыг зэгцлэхэд олон асуудлыг шийдсэн ийм хөө тэгээд тэрийг маань одоо төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын Гавьяа багш гэдэг энэ сайхан алдар хүнтэй солоор шагнасанд бол Төвөмгийн иргэдийн төлөвшийн хурлын хамт олон засгийн хамгийн газрын хамт олноос чин сэтгэлээсээ баяр талархж байгаа илэрхийлье. За тэгээд хөлцөд өчөө тэгээд өнөөдөр бас бид бүхэн гадны зочдтой 6 цагт нэлээд хол газар товлцсон байгаа учраас ингээд төрүүлээд хүсэл гаргаад одоо хөтгөл үзүүлчихэд хөдлөө. Үгүй маа тэгээд та бүхэндээ эрүүлэг амжилт сайхан хүсье. Өндөн багштай гэр бүл өр хүүхдүүд бүгдэнд нь ажлын амжилт эрүүлэг амжилт уртудаа насхийн өлзөг төрөглөг өрн дэвшүүлье. Баярлалаа та бүхэнд.
За энэ зураг зурсан та бүхнийхээ энэ өрөөнд Төмөн Аврамын айлтгая. Тэгээд хүндэтгэлийг уншиж танилцуулъя. Хүндэтгэл Төв аймгийн хүндэт иргэн аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэрэгцээнд дараалсан аймгийн засаг даргын тамгын газрын Ахмад Настан Монгол улсын гавьяат багш гэ Юндан танаа Төв аймгийн өндөр ширээ сумын дунд сургуулиас ажлын гараагаа эхэлж Төв аймгийн засаг даргын тамгын газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэрэгчлэтнээр 15 жил төрийн захиргааны удирдлагын хэрэгцээнд дараагаар 16 жил засварлтгүй ажиллаж аймгийн засаг даргын тамгын газар хэмээх байгууллагаар 30 гаруй жил овоглон төрийн байгууллагыг төвхнүүлэх төмөн олонний сэтгэлд нийцсэн төрийн үйлчилгээний ажлыг олон жил хийж хэрэгжүүлж ирсэн Төв аймгийн хүндэт иргэн аймгийн засаг даргын тамгын газрын Ахмад Настан Бүрсүдийн Юндан таны энэ өдрийн амар амгалан айлтан мэдчилж нар хорон төгсөрсөн зуны дунд сарын энэхүү бэлэг цай өдрийн мэндийг дэвшүүлье. Төв сайхан нутгийн хаан ард түмний бахархал болж төмөн олонд хүндлэгдсэн тэрээр аймаг орон нутгийнхаа боловсрол нийгэм эдийн засаг дэд үтс гадаад харилцаа засаглалын үйл ажиллагааны хэрэгтэй гар бие оролцож аймгийн хөгжил дэвшилд онцгой анхаарч шин санаа санаачлаг оновчтой шийдэл гаргаж хамт олон хамтран ажилладаг байгууллагууд харилцааг мууж хариуцдаг нэгжтэй хүлээн зөвшөөрөгдсөн хөрчил зэрэгэлдээ аймаг орон нутгийнхаа хамдаа туршлага арга зүйгээ судалж хот суурин газрын төлөөлөгч яам засгийн газрын сайшаал итгэлийг ихэд бүрдэж ирсэн. Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр төслийн менежерээр ажиллаж байх хугацаанд аймгийн бүх сумдыг интернет сүлжээнд холбон төрийн их байгууллагуудад дотоод удирдлагын e-hub системийг нэвтрүүлж төрийн албаны дотоод ажил цахим системээр дамжин эхэлсэн улстай хангалттай туршлага байлаа. Аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний ажлыг шинэ бүтэц зохион байгуулалтанд оруулж үйл ажиллагааны бодит үр дүн гүнэлж дүгнэх ажил сайжруулах гол үзүүлэлтэнд анхаарч орон нутагт хийгдэх хяналт шинжилгээ үнэлгээ шалган туслах ажлын үр дүн шинэ шатанд гаргаж урамшуулал хариуцлагын тогтолцоог бүрдүүлснээр Төв аймаг үйл ажиллагааны үр дүнгээр улстай 3 жил дараалан тэргүүн байр болон дэд байруудыг тогтмол эзэлж ирсэн түүхэн амжилт нь түүний ажлын үр дүнтэй салшгүй холбоотой билээ. Аманд нь өрөөд бэлгэж, мэлмид нь молор гэлтгэнэж, модорт нь урамдарч, хоёунд нь гэрэл цацарсан тэрээр Төв аймгийн хүндэт тэмдэг төрийн албан хаагчдын энгэрийн тэмдгийг их заврыг зохион байгуулсан өнөөч хүн цэнэ алдаагүй төрийн албанд мөрдөгцөөр байгаа нь бахархууштай. Төр төмнийхээ төлөө олон жилийг зориулсан төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшүүлэх ажлын туршлага, ололт амжилт, ноён нуруутай, цэгц чулуун, шудраг, ёс зүйн ирээдүйн хүмүүжил капиталыг сурган дадлагдуулж төрийн албыг мэрэгсэн албан хаагчаар бүрдүүлэн төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулж Төмөн олон хүүхдүүдэд ардын боловсролыг олгосон ухаан төгс бууртай, урт наслах буянтай, урмын дотн хүүхдэд, удмын төрн төшөө эрхэм хүндэт танд Монгол улсын ерөнхийлөгчийн заргаар Монгол улсын гавьяат багш цолоор шагнагдсанд халуун баяр хүргэж дуслалын зүйл хадгалуулав. Төв аймгийн засаг дарга төмөрчөлтөр иргэдийн төлөөлөгчдийн орон дарга инх бод за тамгын газар гэсэн юм байна. 7 сарын 23-ны өдөр. Тагин. За өнөөдрийн гавьяатын энийг хүндэтгэл дээр манай Төв аймгийн удирдлагууд, Төв аймгийн засаг даргын тамгын газрын дарга, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Төв аймгийн засаг дарганараас өөрсдөө биечлэн хүрэлцэн ирж оролцож хүндэтгэл үзүүлж байгаанаас таашаатай сайхан байна. Одоо Төв аймгийн удирдлагуудаа баярлалаа. За засаг даргын тамгын газрын дарга, цогоор даргад баярлалаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, инх бол даргад баярлалаа. Төв аймгийн засаг дарга, төмөр төлөвлөлтөнд баярлалаа. Та бүхний ажлаас өндөр хэмжилтийг хүсэн өрөө. За өнөөдрийн гавьяатын найрамдаас олон хүнтэй зочид хүрэлцэн ирсэн байна. Дөрөв би буруу хараагүй бол одоо Төв аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга Сумдын Батул дарга хүрэлцэн ирсэн байсан байна. За Батул дарга. За таныг тайснаа урьж байна. За манай Төв аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга Сумдын Батул таныг урьж байна. За төр нийгмийн зүтгэлт Монгол улсын гавьяат багш оюун хорлогоо хүрэлцэн ирсэн байна. Таныг бас тайснаа хүндэтгэн өрье. За манай Юндан гавьяатын одоо шавнырын нэг Монгол улсын гавьяат багш төр нийгмийн зүтгэлтэн оюун хорлогоо хүрэлцэн ирсэн байна. Таныг тайснаа хүндэтгэн өрьж байна.
За, эрхэм нутгийн зоон олон та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгах мэдчилье. Өнөөдөр бидний бүхний хүндтэй хүний маань нэг Юндэн багшийн маань одоо Гавьяатын найр ихэж байна. Тэгээд би бол манай Юндэн багш сая Бямцогтын танилцуулгаас харахад бол манай Юндэн багш өөрийнхөө идэвхтэй амьдралын 20 жилийг бол боловсролын салбарт өнгөрүүлсэн байна. За 20 жилийн бол нам төрийн захиргааны байгууллагт ингэж ажиллаж өнгөрүүлсэн байна. Тэгэхээр би бол Юндэн багшийн одоо боловсролын салбарт ажиллаж исэн тэр шавь нь бол биш. Харин Юндэн багшийн төрийн захиргааны албанд ажиллаж явах үеийнх нь одоо гарынхын шавь гэж хэлж болох юм аа гэж бодож байна. Тэгэхээр 1990 онд бид бүхэн сургууль төгсөөд аймгийн төрийн захиргааны байгууллагт ажиллаж эхэлсэн. За 93 онд би намайг аймгийн захиргааны хүнс үдээж хөө хэлтэс инженерээр анх томилсон өмнө бол манай Юндэн багш байгаамаа. Тэрнээс хойш бид хоёр маш олон жил цуг ажиллажээ. Тэгээд манай Юндэн багш бол энэ төрийн захиргааны хүний одоо ялангуяа энэ эдрэтийн цаг үед төрийн хүн гэж ямар байх ёстой юм бэ? Төрийн захиргааны хүн гэж, төрийн хар хүн гэж ямар байх ёстой юм бэ гэдгийг одоо бидэнд сурч таниулсан хүн маань бол манай Юндэн багш маань байгаамаа. Юндэн багшаасаа бид нар төрийн албаны анхны заалгаж Монгол төрд үнэнч сэтгэлээр чин шударгаар эрхэн яаж ажиллах тухай анхны заалгаж ирсэн ийм сайхан хүндэтгэл хүннээ юм байгаамаа. Тийм учраас одоо өнөөдөр бол бид бүхэн яа харах байхгүй нүний хүндэтгэж энд одоо хүрэлцэн ирж цуглахаас орох байхгүй гэдгийг одоо хэлмээр байна. Тэгээ олон жил хамт ажиллаж байгаад Юндэн багш маань бол төрийн хар хүний зан чанараас гадна манай төв халахны өөжөө сайхан эр хүний тийм зан чанар байдаг. Юмд одоо атаж өтөө байхгүй, хар хор байхгүй, хүм муулахгүй, хүнд атгахахгүй ийм зан чанарыг бол манай Юндэн багш бас бидний төрийн захиргааны одоо энэ албан хаагчд бас сургаж байсан. Тэгээ би одоо 2002 он хүртэл Юндэн багштайгаа цуг ажиллаж байгаад 2002 онд улсын их хурлд нэр дэвшээд явж байхад миний хамгийн анхны одоо ухуулагч одоо манай Юндэн багш маань цуг ажиллаж байсан. Тэгээд цуг явж байсан. Тэр үед би бас баг залуу тэгээд ялархууч байж одоо ингээд сумдаар давхин ядраал одоо бараг хаашаа суух гэдэг манай Юндэн багш бол ерөөсөө тийм ядрах юм байхгүй. Тэгээд айлд ороод нөгөө нэг хүн дээч байсан, 100 хүн дээч байсан. Бүх зүйл дээр ингээд эхнээс нь ахуулаад ярьж эхэлдэг. Тэгээд би одоо боддгийн тэр үед бол яг би бол дөнгөж 32 настай жоохон залуу байсан. За мэдээж одоо хүмүүс надад итгэл хүлээлгэхэд одоо юу гэдэг энэ баг залуу хүн байна нэ тэр гэдэг чинь бодож байсан байна. Харин манай Юндэн багшийн маань тэр сайхан уруу яруу үг намайг тэр ард иргэдэд танилцуулж байсан тэр сайхан зүйл нь бол одоо маш их тус болсон. Тийм учраас одоо Юндэн багш бол намайг Монгол Улсын их хурл төв аймагна төлөөлөн зүтгэхэд одоо хүргэсэн хүний маань хамгийн ач тустай хүний маань энэ бол манай Юндэн багш маань юм байгаамаа. Тийм учраас би танд үргэж ачсан явж өгсөн гэдгийг одоо хэлмээр байна. Юндэн багш нь одоо ийм таиг туссан үгэн байгаагүй